За мэдээж Wheaton теоремоос юу болох вэ? X1 дээр нэмэх нь X2 бол тэмдэгтэй S-ний 7 болох юм байна. X1-ийг үүсгэх нь X2 хэдээр нэмэх вэ? Хасах S-ний 1 юм байна. За тэгээ энэ идэвхтэй явах бол маш амтгүй юм шүү тийм үү? Эндээс нь зүгээр юу гарах юм бэ? Тагс тэмдэг хатнаас гарах юм шүү дээ энэ хоёроос нь. Тэгэхээр юу болж байна? X1-ийг үүсгэх нь X2, тагс тэмдэг хатнаас гарахаар X1 дээр нэмэх нь юу вэ? X2 тий? Энэ хэдөө хасах S-ний 1. Энэ л болохоор хасах S-ний 7. За энэ хас тэмдэгтэй нэлээд нэмэх гэж байна. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ? Хасах S-ний 1 дээр нэмэх нь S-ний хэдөө. Нэмэх S-ний 6 гэсэн үг. S-ний 6 хараад 3-ны хэдөө. Ийм амттай. За эднээс нь бол суппарт грааш тий. Тагтаас гарч ирэх хэдхэн юм бэ? Тагтыг байж байна.